За миний амьдардаг хот бол Австрали улсын Лас Вегас гэж нэрлэгддэг жижиг аялал жуулчлалын хот байгаа. За сайн байцгаана уу. Өнөөдрийнхөө видеоор та хэдтэй өөрийнхөө амьдардаг хотыг танилцуулаад за ер нь энэ хотод ирвэл энэ хотыг ингээд зорж ирэх гэж байгаа монголчууд байх юм бол ажил төрөл олоход ер нь ямар хөө байдаг талаар багахан мэдээлэл өгье гэж бодлаа. Ингээд хэрвээ та шинээр үзэж байгаа бол намайг Од гэрэл гэдэг. Би Австрали улсын Голд Кост хотоос гэртээ хүүхдээ хараад ажиллаа ингээ влог хийдэг юм эмэгтэй байгаа. За тэгээд subscribe дарж нэгдээд миний дараагийн видеонуудтай хамт байгаарай. За ингээд видеороо өсөрцгээе. За би анх энэ хотод ирж байхдаа хөдөө явж ажил хийх хүн байна уу гэдэг тийм ажлын зараар ер нь би аялын визтэй юм чи хөдөө явъя гэж бодоод тэгээд яг энэ хотод иржээсээ бүр хамгийн гоё хотод нэрсэн. За тэгээд ирээд 2 сар ажиллаад буцаа Сидней яваад тэгээд Сиднейд очиод би бүр ингээд бачимдаад амар стресстэй дарахнаас Улаанбаатар руу орж байгаа юм шиг яг л тийм мэдрэмж төрөөд тэгээд ер нь аль буцаад энэ хотод ирж оюутан болъё гэж бодоод аяллахаа визаг оюутны визаар солиод буцаад яг энэ хотод ирж ирсэн. Маш гоё тайван тийм яг нэг амралтаараа явж байгаа юм шиг ингээд бид нар амралтаараа нэг энд очиод ингээд амардсан шүү дээ. Одоо нэг хөдөө гадаа цуслан ч юм яг л тийм хот. Том хотуудыг бодвол хөл хөдөлгөөн багтай. Хүн амын хувьд 540 мянга гаруй хүн амтай. Монголчуудын хувьд л яг манай энэ хотод нэг гарын 10% дотор л монголчууд байдаг юм шиг байлээ. Энд бас айгүй удацгаацсан хүмүүс байдаг юм шиг байлээ. За миний уулздаг нэг 2-3 монголчууд байгаа. Дотны эндээс 70 км-ийн зайд оршдог Брисбен гэдэг хотод бол монголчууд харьцангуй бас их байгаа. 400-500-аад монголчууд байдаг гэж сонсч байсан. Бусад хотуудад бол монголчууд зөндөө байгаа шүү дээ. Одоо Сидней мэднэд бол бараг 4-5 мянгаар байдаг байх гэж бодож байна. За тэгээд энд бол монголчууд цөөхөнтэй хоорондоо нэг айхтар ойрох уулзаад байдаггүй. Тэгээ ер нь бол одоо full time ажилтаа хүмүүс нь бол загвуулдаг байх. Далайгаар хүрээлэгдсэн юм далайн эргийн хот байгаа. За тэгээ энэ хот маань Австралийн хамгийн халуун нарандаа ойрхон хот байгаа. Ундаа ер нь айгүй халуун, өвөлдөө ч гэсэн ер нь бол дулаахан байдаг. За тэгээд ер нь бол Австралийн айлч хотод ирсэн. Австралид бол ер нь яг бүрэн утгаараа амьдардаг гэж хэлж болно. Одоо мөнгөний төлөө нэг амар стресстэй байхгүй, гэр бүлдээ цаг нарыг айгүй сайн зарцуулдаг, хөгжилтэй, дурсамжтай цагийг өнгөрөөдөг. Одоо юу гэдэг Монголд бол ингээл ажиллаад идэг олсон мөнгө нь ингээл юу ч болохгүй те. Айгүй стресстэй амьдардаг. За энд бол миний бодлоор бол ажлын цаг, гэр бүлийн цагийг маш сайн зохицуулж өгсөн байдаг. 10-аас 12 цаг ажиллаа тэгээ зүтгээд идэх хүн бол ховорхон байдаг байх гэж бодож байна. 2032 онд Брисбен хотод олимпиатай, тийм болохоор барилга жилд айгүй их явагдаж эхэлж байгаа. Барилгын ажил одоо яг энэ чиглэлээр ажилладаг хүмүүст бол маш өндөр боломжтой санагцаа. Барилга дээр бол Шинэ Зеландууд, Хятадууд ажилладаг. За төмрийг бол голцоо Шинэ Зеландууд хийдэг. Хятад солонгосууд бол пилта тэр силикон энтриг бол хийдэг. Яг ингээд төрлөөрөө хийд юм байлаа. Миний хувьд бол яг энэ хотод анх эрэхтэй барилгын цэвэрлэгээ хийдэг байсан. Тэгээд өглөө 6:30-аас барилгынхаа цэвэрлэгээ хийгээд 3 хүртэл ажилладаг байлаа. 3 хүртэл ажиллаад тэгээд таарчаад 5-аас 9 хүртэл хичээлдээ яваад тэгэл яг нэг бүр ингээд цаг нар ерөөсөө гардггүй яг тэгж ажилладаг байсан. За тэгээд нэг жилийн дараанаас арай нөгөө эв дүүгээ олоод ер нь бол гадны орныг зорж байгаа хүмүүс маань
анх эхний нэг жил бол ялтч ингээл нэг ивдүгөө олох гол айгүй нэг тийм дээшээ доошоо сэтгэл санаач тэр ажил амьдрал мөнгө төгрөг ч гэсэн ялтч нэг юм одоо юу гэдэг лээ хөлөө олох гээд нэг ядаал нэг жил болдог. За тэгээ жилийн дараанаас бол жоохон ингээд ойлгоод за ингүүл ингэх юм байна те. Би яг энэ чиглэл рүү явбал арай илүү надад хэрэгтэй юм байна гэдэг одоо өнцгөө харж эхэлдэг юм шиг санагцсан. За тэгээд нэг жил хагас 2 жилийн дараа аргаа болоод эхэлдэг. Би яг тэгж эхэлж байсан. Би яг 2 жил барилгын цэвэрлэгээ хийгээд тэгээ 2 жилийн дараанаас өөрөө цэвэрлэгээ одоо айлууд цэвэрлдэг ажил өгдөг. Айл цэвэрлэгээний хувьд л ерөнхийдөө миний хувьд л яг ингэж баян айлуудыг цэвэрлдэг байсан. За нохоо арах бас ажил өгдөг. За тэгээд одоо нэг айлыг 5 цаг цэвэрлэн гэх юм бол нэг цагт нь нохоогийн салхилуулна те 4 цагт нь гэрийн цэвэрлэнч гэдэг юм уу яг тиймэрхүү маягаар ажилладаг байсан. За ер нь аль тэгэл хүн өөрөө сэргэлэн байх юм бол аль ч хотод ирсэн ямар нэг аргаар тэгэл аргаа олол амьдарчихдаг. За тэгээд би анх ирчээд яг тэр нохоо салхилуулдаг ажил хийж байхдаа эндхийн нохоонд амар хатаархдаг байсан шүү дээ. Юм нохоо одоо гэл те. Тэр нохоо салхилуулах ажлаас айгүй зүгээр $25 гэсэн цагийн $25 тэгээд гарахтаа нэг 30 минут гадуур алхаад нохоог нь баалгаж шилгээд те нохоотой тоглоод нохоон дуртай баяртай байх юм бол одоо ээж аав гэж өөрсдөө дууддаг хүмүүс нохоогоо за хүүхэд гарахаас илүү нохоо тижээж амьдардаг хүмүүс маш олон байдаг. Тэгээд тэдний нохоог хараад нохоон тэгэл happy те одоо чам дуртай байх юм бол эзэн дагаал дуртай байдаг. Хэрвээ нохоон жоохон одоо юу гэдэг гонигтай байх юм бол эзэн тэгээ жоохон бас яг дагаа тиймэрхүү юм байлээ. Нохоонууд нь бас их зантай хэрийн хоол идэхгүй яг хүснээрээ байна. Хүснээрээ гарч орно. Одоо хүснээрээ энэ тэнд суун хөвтөн те би хүлээх шаардлагатай яг тийм байдаг. Загнаж болохгүй. Тэгээд анх ирчээд нохоонууд нь бас амар хатаархдаг гэсэн юм уу? Одоо те баг надаас илүү ийм гоё оронд ингэж гоё амьдраад тахта яа тийм нохоон татаархаж амьдрдаг байлаа гэж. За тэгээд нохоо салхилуулдаг бас ажил хийдэг. Миний хувьд л тэгээд яг өөрөө айл цэвэрлдэг ажил эхлүүл явж явахад бол мөнгө төгрөг цаг хугацааны хувьд бол маш одоо боломжийн байсан илүү байсан гэж хэлж болно. Хэрвээ би барилгын цэвэрлэгийг $20 хийдэг байсан бол айл цэвэрлэгийг би $30-35 хийдэг байсан. Тэгэхээр чи өөрөө англи хэлтэй байх юм бол сэргэлэн байх юм бол ер нь бол яаж игэл аргаа олол амьдарчихдаг. Тийм учраас баг ч гэсэн хэлээ сураад ирэх хэрэгтэй юм байлээ. Би бол анх ирж байхдаа бүр таг хэлгүй ирсэн шүү дээ. Тэгээ би англи хэл яаж сурсан талаараас судахгүй видео хийх болно. За тэгээ энэ хот маань 100 жоохон хөл хөдөлгөөнтэй болдог, жуулчид айгүй хэрдэг. Өвөл бол айгүй гойс хэлэх хүн байдаг. Тэгээ корона гарснаас хойш манай энэ хот руу бас амар их хүмүүс нүүж ирж байгаа. Байрны үн мөн бол нэлээд өссөн. Гэтэ энэ хот гэлтгүй ер нь Австрали даяараа энэ жил бол байрны үн маш өндөр өссөн. $100-аас $200 одоо хэлбэлзэл орсон гэж хэлж болно. За тэгээ австралчууд гол зүй амьдардаг юм гоё налгар хот байгаа. Coming back shit naked, fucking down in our clothes and fucking starting look. Hold on, baby, hold on. I miss a Hennessy with the fucking cola. Trying to bring me down, but trying to stay focused. За тэгээ ганц хоёр хүмүүсээс надад ингээд ажил олоод намайг татаад аваад ингээд танаа хотод очивол надад ингээд туслаад өгөөч гэсэн байсан. За миний хувьд бол тэгж хүн амьтанд туслан гэж үнэхээр үлгэрийн даалаа тэгж худлаа ярьж хүн амьтны амьдралаар тоглоод өгөө. Тэгээ одоо би өөрөө юу хийдэг вэ гэвэл би онлайнаар гэрээсээ ажилладаг байгаа. Тийм болохоор би тэгж хүн амьтанд туслан ч юм уу хүн амьтанд татаж аав нэ тэрэ гэж бол үнэхээр хэлж чадахгүй. Ер нь тийм хүмүүс бол байхгүй. Хин нэгэнд найдаж амьдрах хэрэггүй. Өөрөө л бүгдээ хийх хэрэгтэй. Ялангуяа гадны улсад амьдарч байгаа хүмүүс бол хин нэгэнд туслах ч юм уу альсвал хин нэгэнд зүгээр юм өгөх ч юм уу ерөөсөө тийм асуудал байдаггүй. Одоо ер нь бол Европын орнуудад хүнд гай болохгүй амьдрах маш өндөр соёлтой байдаг. Найз нөхөд танилтай байлаа гэх тэр хүмүүстэй ерөөсөө найдах хэрэггүй. Тэр хүмүүс чинь ч гэсэн өөрсдөө яг ингээл аргаа олох гол яаж игээл амьдарч гал явж байгаа хүмүүс. Тийм болохоор өөрөө сайн судлах хэрэгтэй, төлөвлөх хэрэгтэй. Эхний нэг жил бол
нэлээд хэцүү байна гэсэн сэтгэл санааны бэлтгэлтэй ирэх хэрэгтэй. Гадагшаа гараад зөндөө мөнгөтэй болол шууд баяжаал аягүй гоё амьдарчдаг үгүй. Бид нар чи өөрийнхөө эх оронд яаж игээд амьдарч боломжтой хүмүүс хэрнээсээ амьдарч чадахгүй гадны улсыг зорж байгаа болохоор гадны оронд бүр хасах тгээс л эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тийм болохоор хилээ сайн сурах хэрэгтэй, төлөвлөх хэрэгтэй, судлах хэрэгтэй. Тэгээд зориод ирсэн байхад ер нь бол болдог. За тэгээд хэрвээ чи өөрөө сэргэлэн өөрөө хичээгээд жоохон төвчээртэй байж чадах юм бол сайхан амьдрах боломжтой. Тэр тусмаа Австрали бол ер нь гэр бүлээрээ хүүхдүүдээ авчираад амьдрахад бол маш таатай улс. Эрүүл хоол хүнс, эрүүл агаар тий одоо хүүхдүүдийн ирээдүй маш тайван, стрессгүй ингээл ер нь бол тоочвол маш олон даваа талтай. За бас тоочвол сул талууд ч гэсэн зөндөө байгаа. Одоо хин нэгэнд манай хотод хүрээдэр би ингээд зүтэй тэгээд өгнө ингээд өгнө гэж л үнэхээр хэлж чадахгүй уучлаарай. Аль ч хотод ирсэн хинд ч наадах хэрэггүй, өөрөө л бүгдийг хийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй ирвэл тэгээд болдог шүү гэж хэлмээр байна. За аялын визаар ирээд оюутны визаараа солиход одоо боломжтой байдгүйгээ маш олон хүмүүс асуудаг. Боломжтой байдаг. Гэр бүлээ авчирчаад аялын визагаа оюутны визаагаар солиул давуу тал юм шиг санагцсан. Сүүлд нь гэр бүлээ авахд бас асуудалтай байдаг гэж би сонсч ирсэн. Гэхдээ бол би өөрөө бол сайн мэдэхгүй байна. Энэ талаар би бас видео хийсэн, тэрийг үзээрэй. За тэгээд ийм тавчхандаа нэг иймэрхүү байна. Ингээл яриасаа ухаар дороо дуусчаад идэгэн. Манай хүүхдийн ч бүр яах гээд байгааг мэддэхгүй л суугаад байна. Миний л анхаарал тавьчих гал суугаад байна. Өө тий ээж надад дууслаа за. За тэгээд иймэрхүү байна. Та хэд маань тэгээд асуух асуултуудаа үргэлжлүүлээ бичээд байгаарай. Би ингээд видеоныхаа завсар цагаар нэг хэржүүлэлтээ хариулаад ингээд яваад байна. Тэгээд асуулт асууж ингээд байнга дэмждэг та хэдтэй бас маш их баярлалаа. За тэгээд дараагийн видеогоор иргэд уулзцгаая. Ээжигээ видео ялгдаг мундаг өгч. Тийм ээ.